Сайн байна уу? За та бүхэн ой модонд аялаад Монгол орноороо зугаалаад явж байхдаа маш олон төрлийн сонирхолтой шуудыг хардаг баах, сонсдог баах тий. Гэхдээ та ер нь манай Монгол оронд маань жишээ нь манай Улаанбаатарын иргэн тойронд байдаг энэ хаантын ууланд маань одоо хэдэн зүйлийн шоу байдгийг мэдгүй. Бид нар өнөөдөр Ерөө голын эхэнд байдаг одоо суурин судалгааны станц дээр байна. Энд тэгэхэд одоо 2011 онд Мюлленберг гэдэг одоо герман судлаач бол 211 одоо шоу бол олж ажиглаж тогтоож байсан байна. Тэгвэл 2005 онд хэвлэгдсэн Хинтийн уулархаг мужийн шоу номонд нийт 322 зүйлийн шоуг бол ажиглаж тэмдэглэсэн байх нэ. За өнөөдөр бид нэ шоудын тухай үргэлжлүүлээ та бүхэнд шоу судлаачийн тухай ярилцлага хүргэх болно. Баярлалаа та бүхэнд. За өнөөдөр бид ярьсан хэдийг юм асууж байгаа. За энэ манай бүнцэд одоо динозаврын олон ясаа үзүүлэн байгаа шүү дээ. Тэгээд шоу яг динозаврын шууд өнөөдрийн хувьсаж үлдсэн үлдэгдэл мүү юм. Бас энэ Монголын энэ говьс олж байгаа нээлтүүд дээр энэ үлэг гөрүүлийн нээлтүүд дээр бол харьцангуй бас маш том нээлтүүд гарч байна. Тэрний нэг нь энэ шуудтай холбож байгаа тийм Arctrix гэдэг нөгөө шууны анхны тийм дардас байдаг шүү дээ. Тэрийг бол яг л ялгаа авахгүй тэр өөрийг ч хэлээд байгаа галаа юултын үед дээрх шууны одоо үүсэл хөгжилтэй бол холбож тайлбарладаг л та. Өнөөдөр бидний ярих чаас сэдв бол Монгол орны шууд тийм тэрний хойно бол маш олон төрлийн шуудын үзүүлэн байж байна тийм. Тэгэхээр та эхлээд ер нь Монгол орны шуудын тухай үзэгчдэд ингээд товч түүхэн замналаас нь товч хурангуулад ирж байна. Ерөнхийдөө цэнгэр шазганы үржлийн судалгааг бол ерөнхийдөө 5 сараас эхлээд 9 сарын 20 хүртэл ерөнхийдөө би нэг 120 тоног гэрлүүгээ ганц ч удаа яваагүй нэг судалгааг анх эхлүүлж ирсэн. 120 тоногийн судалгаандаа бол анх бол бүх юм шинэлэг байсан учраас бол бүх зүйлтэй сорилттой бол нэлээд тулгарч ирсэн тий. Тэр чинь нэлээд зэрлэг байгальтай жишээлбэл могоо өдр бол зүгээр л байшин дотор өдр явж явах хөл мөлөө ингээ хажуугаар явж явах. Тэгээд тэр бүх юм их шинэлэг байсан. Тэгэл ширүүн урсгалтай голыг гатлах ч гэдэг юм уу эсвэл ойн төмөр ч гэдэг юм. Маш олон зүйлсүүд бол хаа эдэд миний амьдралд бол нэлийн том тийм сорилт одоо тэгээд айгүй гоё байгальтай тасн цогцох сөрөв авил тийм зүйлсүүдийг надад сурах. Өнөөгөө бол би тэгж л харсан. Тэгээд ерөөсөө тургуу урсгалтай ерөө гол цэнгэг устай шүү дээ. Загасны төрөл зүйлийн хувьд бас их баялаг. Тэгээд тэр судалгааны суурин яг тэр ерөө голын их төр байхаар биологийн төрөл зүйлүүдийн яг төвд нь тэгээд ийш тийшээ судалгаандаа гарах. Маш олон гадны судлаач чинь тэнд одоо дөрөв миний мэдж байгаагаар 5 хүн тийм яг энэ нутгийн судалгааны сууринаас докторийн зэрэг хамгаалсан байдаг. Өнөөгөө бол би тэгж л харсан. Тэгээд ерөөсөө тургуу урсгалтай ерөө гол цэнгэг устай шүү дээ. Тэрнүүдийн соёл иргэн шил бас шуу хамгаалалт нөлөөлж байгаа. Шуудад сүүдрэ бити хүрэх гэдэг чинь л тий. Сүүдэр хүрэх зай чинь одоо юу гэдэг юм бэ? За яг нэг 3 м байя л дээ тий. 3 м-ээс дотогшоо бити ойртоор гэсэн л том юу явж этик явж штэ тий. Монголчуудын тэгэхээр айгүй багал хамгаалалтаа сайн тэр олон зуун жилийн туршид одоо тэр өвлөгтөд үлдсэн ба штэ тий. За тогроонд бити ойртоороо гам дөрөө сэтэртэл хараана тэгэл тий. Хараад юм уу гэдэг. Тэр чинь тэгэл үр хөвгттэй л энэ байгаль хамгаалал гэдэг чинь хамгийн чухал шүү. Энэ амьтанд бити ягаараа амьтдыг хайрлаарай гэсэн аюу том тийм философи ёс зүй яваад байгаа. Би ясна хэдийг юм асууж байгаа. За энэ манай бүнцэд одоо динозаврын олон ясаа үзүүлэн байгаа шүү дээ. Тэгээд шоу яг динозаврын шууд өнөөдрийн хувьсаж үлдсэн үлдэгдэл мүү юм. Бас энэ Монголын энэ говьс олж байгаа нээлтүүд дээр энэ үлэг гөрүүлийн нээлтүүд дээр бол харьцангуй бас маш том нээлтүүд гарч байна. Тэрний нэг нь энэ шуудтай холбож байгаа тийм Arctrix гэдэг нөгөө шууны анхны тийм дардас байдаг шүү дээ. Тэрийг бол яг л ялгаа авахгүй тэр өөрийг ч хэлээд байгаа галаа юултын үед дээрх шууны одоо үүсэл хөгжилтэй бол холбож тайлбарладаг л та. Өнөөдрийн бидний ярих чаас сэдв бол Монгол орны шууд тийм тэрний хойно бол маш олон төрлийн шуудын үзүүлэн байж байна тийм. Тэгэхээр та эхлээд ер нь Монгол орны шуудын тухай үзэгчдэд ингээд товч түүхэн замналаас нь товч хурангуулад ирж байна. За сайн бацхан та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн бидний ярилцах зочин бол одоо энэ байгалийн шинжилгээ ухааны үндэсний их музейний үзүүлэг
үзүүлэнгийн хилцээний дарга одоо О Соргонзомболд амтэн судлаач, шувуу судлаач ийм ихэнтэй бид өнөөдөр ярилцсанаа. Сайн байна уу та? Сайн байна. Баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За тэгэхээр бид хаанти подкастын подкастаар одоо энэ сайхан тархан газар байгаа олон биологийн олон төрөл зүйлийн тухай ярьж байгаа. Өнөөдөр бид нэр шууны тухай ярина. За тэгэхээр би сая танаас сонслоо те та бол ерөөс оюутан ахуй цагаас эхсүүлэл энэ хаантид очиж энэ шууны судалгаа нэг чиглэлээр ажиллаж эхэлсэн юм байна те. Тэгэхээр та үзэгчдэд эхлээд өөрийгөө танилцуулахгүй. За подкастаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд яалтчгүй хаантын тархан газар бол угаасаа миний энэ биологч болох одоо энэ шинжлэх ухаанд хөл тавихад хамгийн их одоо үр нөлөө үзүүлсэн газар. Монгол Их сургуульд оюутан байхаатаа анх л одоо дөнгөж оюутан болоод орж агаад хээрийн судалгааныхаа ажлын хээрийн дадлагаасаа тараад маргааш нь л хаантын хонь нугруу томилогдож ийсэн. Тэнд тухайн үед бол одоо Их сургуулийн Говбатер гэж багш хонь нуг гэдэг олон улсын судалгааны суурин байгаа. Тэнд бол Германы, Монголын, Монгол Их сургууль хоёрын хоорондын хамтарсан тийм экологийн судалгааны суурин байгаа. Тэн дээр бол одоо цэнхэр шаазгааны үржлийн судалгаа хийхэд одоо оюутан дадлагч оюутнаар явах уу гэд 2009 оны 5 сар 6 сард ингээд анхудаа хонь нугд очиж судалгааны ажил эхэлж ийсэн. Тэгээд миний хувьд бол ерөнхийдөө би өөрөө орон таймгийнх учраас тал хээрийн өндөр уул нурууд мэдгүй ой тайгад нэг байнга очиж байгаагүй. Тэгээд ер нь очисон сэтгэл юм бол анхны сэтгэл маш ногоон одоо юу гэдгийг те аглаг ой тайг хүчтэй урсгалтай гол мөрөн те тиймэрхүү сайхан гоё одоо юу гэдгийг орчин намайг хүлээж авсан. Тэгээд тэндээс анханасаа ер нь судалгааны суурингийн бүх юм л шинэлэг байсан. Тэндээ бол эхлээд бол төвийн дарга маань бол Германы Мюлленберг Германы тийм том профессор байдаг. Миний яг судалгааг ахалж исэн хүн гэх юм бол бас Малайзийн нэг Линкольн их сургуулийн багш бас Хятадын Тайваны нэг судлаач оюутан. Тэгээд Монгол улсаас миний нэлээд дэшээ байсан Гантулга гэж бас доктор байсан. Тэгээд ингээд хамтраад ерөнхийдөө цэнгэр шаазгааны үржлийн судалгааг бол ерөнхийдөө 5 сараас эхлээд 9 сарын 20 хүртэл ерөнхийдөө би нэг 120 тоног гэрлүүгээ ганц ч удаа яваагүй нэг судалгааг анх эхлүүлж ирсэн. 120 тоногийн судалгаандаа бол анх бол бүх юм шинэлэг байсан учраас бол бүх зүйлтэй сорилттой бол нэлээд тулгарч ирсэн тий. Тэр чинь нэлээд зэрлэг байгальтай. Жишээлбэл могоо өдр бол зүгээр л байшин дотор өдр явж явах хөл мөлөө ингээ хажуугаар явж явах. Тэгээ тэр бүх юм их шинэлэг байсан. Тэгэл ширүүн урсгалтай голыг гатлах ч гэдэг юм уу эсвэл ойн төмөр ч гэдэг юм. Маш олон зүйлсүүд бол хаантд миний амьдралд бол нэлээд том тийм сорилт одоо тэгээд айгүй гоё байгальтай тасн цогцох сөрөв авил тийм зүйлсүүдийг надад сургасан. Тэгээд тэнд байгаа хамт олон ч гэсэн их юу хэрэг одоо тийм гоё дотн сэтгэлийг бүрэлдүүлжсэн. Тэр бол хонь нуг судалгааны суурингийн хамт олон мөн одоо бас энэ хаантын тархан газрын захиргаа. Бид хэдүүлбэл тухайн үед бол судлаач нар судалгаагаа хийгээл ер нь намар ороос ч юм уу ондоо амжаад хаантидаа бас тайлангаа өгдөг тийм юу байсан. Хаантын маань харин сүүлийн жилүүдэд орно харьцангуй судалгаа шинжилгээнд анхаарад төрөл бол зүйл одоо юу гэдэг те илүү судлаач нараа олон орн одоо ингээд судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа нэг талархуу шүү дээ. Тухайн үеийн энэ төр хонь нугад очих Монгол оюутан эдэр чинь ер нь хэцүү шүү дээ. Ер нь тухайн үед судалгаанд оролцсон гэдэг чинь өөр аюул гайгүй оюутнууд л явдаг байснаар өөрсдийн төсөл хөтөлбөр ч гэдэг юм уу тийм зүйлсүүд нь хязгаарлалт мэдвэл байсан. Одоо бол цаг үеэр орж төсөл хөтөлбөр олон боллоо, судалгааны ажил олон боллоо, оюутнууд одоо тал бүрээр сурч мэрэгшиж байна. Тухайн үед тэгэл хонь нугад цэгэр шаазгааны судалгаа өглөө өдөр орой гэж 3 удаагийн давтамжтайгаар тэр ерөө голын хойтлын байгаа судалгааны талбайд бүх үүрнүүдэд ажиглалтын судалгаа хийдэг байсан. Ажиглалтан дээр нэг удаа гарахдаа 2 цаг гэхээр өдөртөө 6 цагийн ажиглалт хийдэг байсан. Өглөө 5 цагаас босоод л нэг 2 цагийн ажилт хийчихэд эргэж ирээд өдийн цайны өмнө 2 цагийн судалгаа гэж ороо. Тэгэл ингээл үүр болгон дээр өөр ажилтын тэр нь үндсэндээ л зам дөрхийн судалгаа илтгэх одоо юу гэдэг өөр ангууч амьтад тухай үүрлүү одоо дайрах одоо шүүлэл зүр үүрэн дайрах боожж явах хэд удаа эцэг их шуунууд үр төлөө хоолж ин магадгүй ах дүүнэр шууд эцэг хуучин одоо өмнөх жилийнхаа эцэг их шуудаа үр төлөө дүү нартай хоол гэж ил хүргэж ийн үү. Тэгээд ер нь маш олон өгөгдлийг
тухайн үедээ шувууны амьдралыг л одоо АБ-г мэддэг болж байгаа юм байна шүү дээ. Тэр цэнхэр шаазгаас шувууны хувьд ерөнхийдөө тэр үржлийн хугацаанд тий. Ер нь Монгол Ордын тэр шуудын ихэнх нь угаасаа нүүдлийн шууд. Цэнхэр шаазгаа бол суурин. Тэгэхээр бол бидний хажуу жилийн 4 үйлрэл хамт байна. Тэгэхээр тэр бүлцэг тийм зан төрхтэй шуудыг судлах тэр судалгааг хийснээс болоод ч гэдэг юм уу. Ер нь тэр шуугнаас хойш тэр судалгааны ажлаас хойш бас илүү шуудын одоо судалгаанд миний анхаарлыг татсан. Би бол их сургуульд нэг юу гэдэг те биологч болох суралцж явсан маань яг тэр тухайн одоо тэр ихний миний судалгааны гараа цэгэр шаазгааны судалгаагаас хойш шуу судлалд илүү татагдж орсон гэсэн нарийнсан байна шүү дээ. Өнөөдөр бидний ярих чаас сэдв бол Монгол орны шууд тэрний хойно бол маш олон төрлийн шуудын үзүүлэн байж байна тий. Тэгэхээр та эхлээд ер нь Монгол орны шуудын тухай үзэгчдэд ингээд товч энэ судалгааных нь түүхэн замлаас нь товч хурангуулад ирж өгч. За тэгэлгүй яах вэ? Ерөөсөө Монгол орны биологийн төрөл зүйлийн дотор нисдэг те бусад амьтдаасаа ер нь жоохон одоо судалдаг юм айгүй яах гэдэг шүү дээ. Рекламдах гэдэг шүү дээ. Нисдэг айгүй өрөмөц өнгө төрх одоо гоёмсаг гэх юм уу те тэр зүйлсээс бусдаасаа айгүй өөр. Зөндөө Монгол орны шууд баялагын хувьд бол бусад оронтой явбал нэлээд харьцангуй бас төрөл зүйлийн хувьд олон Монгол орн чи өөрөө байгалийн олон бүслүүр экосистемийн олон янз байдал тэр болгоно нь шуудын амьдрах орчин таатай амьдралыг бүрдүүлж тэр ийм байдлаар 521 орчмын зүйл шуу Монгол оронд бүртгэгдсэн байна. За энийгээ ингээд томилчлоод эдгээрийн маань 80 орчим хувь нь угаасаа л нүүдлийнх. За үлдсэн хувь нь бол одоо юу гэдгийг суурин шууд маань ингээд байж идэг байна. Магадгүй одоо ингээд хотод ч гэсэн ингээд шуудууд байж байгаа нь тэр суурин шуудын төлөөлөгчд байна. Эдгээр 521 шууд чинь Монгол оронд тэмдэглэгдсэн л шууд гэсэн үг. Зарим мэдээлэл дутмаг ганц удаа тэмдэглэсэн шууд эдэр байгаа. Энэ өөрөө дэлхийн шууд тийм тоондоо байгаад одоо Монгол оронд үнсэндээ 521 зүйлийн цааш нэмэгдэх боломжтой. Илүү эн чинь одоогоос нэг 10 жилийн өмнө бол 470 орчим байсан. Тэгээд ингээд жил ирэх тусам судалгаас энэ жилгээ сайжрахын ирэхээр за захин хөгжил сайжрах чигээр техник технологи сайжрах ирэхээр энэ шуудын тоо шинээр нэмэгдэх, тэмдэглэх баримтууд ихсэж байгаа. Энэ нь бас их ол зурх шүүстэй юм. Харьцангуй бас шууд судлалын салбар чинь судалгааны ажлууд нь тогтцсон судалгаа шинжилгээнд сайжирсан. Тийм. Би бол тэгж дүгнэдий. Ер нь шууд судлалын салбар харьцангуй сайн хөгжсөн. Би ялсан их нэг юм асууж байгаа. За. Энэ манай бүнцэд динозаврын олон ясаа үзүүлэн байгаа шүү дээ. Тэгээд шувуу яг динозаврын шууд өнөөдрийн хувьсаж үлдсэн үлдэгдэл мүү юм. Ер нь палеонтологийн шинжилгээ ухаан тэр одоо палео зоологи гэдээ бас тусгай салбар байгаа шүү дээ. Тэндээс ер нь шуу эволюцийн түүхэн хувьслаар бол одоо төвлөг гөрүүлээс үүссэн байх магадлал нь бол хамгийн өндөр таамаглалтай судалгаа халаагаад байгаа. Одоо нөгөө тэр extinction буюу тэр сүүлийн мөчид нөгөө нисдэг динозаврууд ингээд илүү одоо аюулгүй байршилд очиж үлдэж чадсанараа тэр хэд үлдсэн юм а. Тэгээд энэ хувьслагын явцад бол ерөнхийдөө шуугуулж хувирсан юм а ч гэдэг юм уу. Ийм тайлбаруудыг би ингээд сонсч байсан л да. Гэхдээ би энийг одоо нэг яг шинжилгээ ухааны үндэслэлтэй үгүйг нь мэдэхгүй байна л та. Одоо шинжилгээ ухаан бүр маш их нарийсж байна. Одоо палеонтологийн шинжилгээ ухаан Монголоос олдож байгаа ингээд сүүлийн ололтууд ингээд Монгол улс эхлээл Монгол улсаас бараг л өглөг гөрөл нисдэг байсан юм гэдгийг хүртэл гарлаа шүү дээ. Тэгэхээр чи үд сүдний судалгаа. За одоо сүүлийн үед одоо өглөг гөрөлүүд уруултай байж яаж гин За ингээд өөр ингээд илүү нарийн бас энэ Монголын энэ говьс олж байгаа нээлтүүд дээр энэ өглөг гөрөлийн нээлтүүд дээр бол харьцангуй бас маш том нээлтүүд гарч байна. Тэрний нэг нь энэ шуудтай холбож байгаа Arctrix гэдэг нөгөө шууны анхны тийм дардас байдаг шүү дээ. Тэрийг бол яг л ялгаа авахгүй тэр өөрөө ч хэлээд байгаа галаа үйлдлийн үед дээрх шууны одоо үүсэл хөгжилтэй бол холбож тайлбарладаг л та. Хаантын хонь нуг дээр ягаад яг тэр байршил дээр одоо шуу судалгааны станцыг байгуулах болсон юм болоо та тэрийг юу гэж бодож байна? За миний хувьд бол ингэж харж байгаа юм. Анх бол хонь нуг бол орчны бүс. Одоо бол хамгаалтын бүс. Одоо тэгээд хонь нуг судалгааны суурин татан буугдсан шалтгаан чинь одоо юу гэдэг нь дархан бүстэй байж болохгүй. Одоо судалгааны төв байх боломжгүй гэж байгаа тийм. Хонь нуг өөрөө хүрэхэд их бэрх тийм. Ерөөсөө уул нь ингээд нэг
зүүн хараа мандал сумаас нэг 90 км-ийн зайг л үндсэндээ бүтэн хоногийн туршил баг туулдсан шүү дээ. Тэгэхээр тэр хонь нугад нэг ерөө гол анх их үсэж байгаа. Одоо хонг шарлал ингээ хоёр гол нийлээд ерөө голыг үүсгдэг. Тэр яг байршил бол их онцгой тийм нэг хөөрхөн өргөн удам орон зай байдаг. Нэг ингээд нуг одоо тэнд нэг судалгааны суурин байлцахад за ингээд хонг шарлан голоо түшиглээд судалгаагаа хийх боломжтой. Ер нь судалгааны суурингийн тэнд бас харын өрөөгийн сав газрын судалгааны суурин байдгийг. Тэгэхээр тэр судалгааны суурин бол байршлын хувьд их тохиромжтой. Ийш тийшээгээ явхад тэгээ тэндээ бас ингээд мал хариулаад адгуулад байж ах орон зайны хувьд бол хамгийн боломжтой хэсэг байгаад байгаа. Хоньногыг бол би тэгж л харсан. Тэгээд ерөөсө тургуу урсгалтай ерөө гол цэнгэг устай шүү дээ. Загасны төрөл зүйлийн хувьд бас их баялаг. Тэгээд тэр судалгааны суурин яг тэр ерөө голын их төр байхаар биологийн төрөл зүйлүүдийн яг энэ төвд нь тэгээд ийш тийшээгээ судалгаандаа гарах. Маш олон гадны судлаач чинь тэнд одоо миний мэдж байгаагаар 5 хүн тийм яг оннуудын судалгааны сууринаас докторийн зэрэг хамгаалсан байдаг. Би буруу санаагүй бол 5 л гэж бодож байна. Магадгүй 6 шиж магадгүй шүү. Гадна дотны гэсэн үг тийм. Тэгэхээр бол биологийн төрөл зүйлийн судалгааны суурин хийх айгүй гоё тийм лаборатори тийм суурин байсан. Ер нь ихтэй цааштай бол хинч мэдэхгүй шүү дээ. Дахиад байгуулах болно шүү дээ тийм. Тэгээд нөгөө жоохон төмөр дүртэмт хийж авах хэсэг. Анх бол бас төмөр болж байхад айгүй хэцүү цаг үе байсан шүү бас. Төмөртэй цуг байжсэн үү те? Тийм 2009 онд төмөр. Тэгээд ерөнхийдөө ингээд эхэндээ төмөрт чинь ингээд нэг айгүй төмөрийн утаанд хэцүү байжгаад нэг 2-3 хоногоос тасчихдээ юм байна. Тэгээд ерөнхийдөө таашраа эхэндээ бол тэгэл юу гэдэг энэ төмөрийн утаанд байж үзэг болохоор ч айгүй хэцүү амьсгалч хэцүү байдаг байсан. Тэгэл ер нь шуу ингээд голын цаанаас шатаж орж ирэл наашаа төмөр тавьчихж байгаа юм чинь хамгийн их тэгэхээр өөргөө зайлуулаа. Тэд нар ч гэсэн тэгэл амьдрахын тутал нисэж байгаа шүү дээ. Ямар шуу гал төмөр зориуд тавьж байгаа шүү. Тэгэхээр хэрийн төмөр болвол маш ойтойхын төмөр бол маш хүчтэй юм байлээ. Тийм вакуум орчныг л бүрдүүлдэг юм байна. Энэ зам одоо хоньны хувьд одоо ингээд солонгосын шоу судлаачдэрч ажиллаж байхад бид нөөс уучлаар хийсэн байхгүй. Тэгээд тэр хүмүүс ерөнхийдөө бол би ингээд ажиллаж байгааг нь харахад өглөө босно, тор тавина тий. Тэгээд торндоо баригдчихсэн шуунуудаа аваад хэмжилтээ хийн тэгээд ээжүүд аав ч гэх юм нэг процесс бол ажиглагдаж байгаа. Тэгээд солонгос судлаачдын судалгааны зорилго нь юу байна вэ гэдээ асуусан нөхлөө тэр хүмүүстэй Монгол орноос нүүдлийн ирдэг шуудад тий дамжин ирэх ямар нэгэн хачиг халдвар вирус тий энэ нь эргээгээд солонгос улсад одоо ямар нэгэн эрсдэл авчрууд бид нар яах вэ гэдэг юм уу тэр урт хугацаанд бас харж ах шиг байна тий. Тэгэхээр энэ бол энэ шууд судалгын ач холбогдлын талаар та хүмүүст ярьж байгаа шүү дээ. Бид нар ингээд өөрсдөө дотоодын шуудыг мэддэг байх юм. Одоо ямар ач холбогдолтой юм бэ? Та түрүүлсэн шүү дээ тий. Шаазгааг одоо амьдралын А, Б-г мэддэг болохын тулд тэр одоо бүтэн 5 сарын турш маш олон удаагийн ажилтыг хийж ингээд тий. Тэгэхээр энэний чи эцсийн үр дүн нь бол бидэд яг яаж харж ирдэг юм бэ? Судалгаа болгон үр дүн нь өөр өөр л та тий. Одоо жишээлбэл саяны солонгосчуудын хийдэг судалгаа үр дүн ер нь нүүдлийн шууд нөгөө түрүүний хэлжсэн томоо вирус ч гэдэм үү N1 ч гэдэм үү те тэр нь ихэнхдээ усны шуудаар дамждаг те шууд одоо шууд хүн хоёрын хооронд халдварладаг тийм вирусыг тэр эрсдлээс сэргийлсэн судалгаануудыг бас гадны солонгосчууд лабораторийн түвшин өндөр хөгжсөн байна л та. Тэгээд хамгийн боломжтой манайд ойр хамтрагч талууд одоо хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хайн тийм судалгаа хийсэн байсан те ерөнхийдөө судалгааны тэр арга барил нь бол их энгийн торны аргаар барьж штэ тий жижиг шууд жижиг буршууны багийн шуудаас дээж аваад тэнийг ДНХ-ийн генетик мэдээллийн юун дээрээс нь судалгаа хийж бусад шуудыг сүүлд хийсэн үндэсний хэмжээний судалгаанд би нэг баг харахлаа явсан Монгол орны эдлэг шууны тооллого Монгол орнд хэдэн ширхэг эдлэг шонгор шуу байгаа юм бэ. Тэрийг тоолохын тулд шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, музей гэдэг ч юм талуудыг Монгол Улсын боловсролын их сургуулийг оруулаад ингээд нэг 7 баг гараад Монгол Улсын 21 аймгийг 2-3 аймгийг нэг баг аваад тооллогыг ер нь 14-өөс 21 хоногийн хооронд хээрийн судалгаагаар бас нэг тогтцоо харах зүгээр нэг цаг хугацаанд ерөнхийдөө тоолсон. Үндэсний бахархал чууны
тоог гаргах энэ 10 жилийн давтамжтай байд юм л да. Тэгээд идэл шонхорч их асуудалтай шүү дээ. Нийгэмд хоригдлогтэй. Нөгөө хууль бус судалдааг айл их яригддаг тий. Тэгээ өндөр хүчлийн шугам. Тий өндөр хүчтэй. Одоо өндөр хүчлэл харьцангуй аюулгүй болгоод нэлийн дуусч байгаа шүү. Ер нь өндөр хүчтэй бол гайгүй болж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол одоо юу гэдэг хууль бус судалдаач гэдэг хүнийг тиймэрхүү. Тэр бас нөө огтонд хэрэглэсэн хорыг хорноос болж бас идэл шонхорд хоригдл байна уу юу? Хөдөө аж ахуйд хэрэглээд байна шүү дээ тий. Бэлчээрийг нэг боримиглон гэдэг тий. Ер нь бол баруун Европод бараг хэрэглэхээ болцсон байсан байхгүй юу? Тэгээ манай тэр аргыг хэрэгэлсэн тохиолдол жишээч байгаад байна. Тэ сүүлийн жилүүдэд тэр нь өөрөө нөгөө уулын жижиг хөвгтөө онцтыг л тариалангийн талбайд л байхгүй одоо юу гэдэг устгах арга байхгүй юу? Тэгээд бид нэр зүгээр ингээд сайхан хээрд очиод тэрийг цацж байгаа нь өөрөө буруу. Одоо юу гэдэг хөдөөж яам бол тийм зөвшөөрөл гэх юм уу тэр журам тийм ажил хийж байгаа нь өөрсдөө буруу асуудал бол тухайн экосистемээр нь баг төрөл зүйлийг ер нь хордуулж ийн гэсэн үг л дээ тий. Судалгаа шинжилгээ сайн хийгээгүйсээ болоод буруу аргыг хэрэглээд байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ судалгаа шинжилгээ гэдэг зүйл чинь өөрөө төр одоо юу гэдэг бэлчээрч байна. Тухайн экосистем тухайн төрөл зүйлийг хамгаалахад хамгийн зөв гаргалгыг гаргах хэрэгтэй шүү дээ. Бид нар одоо юу гэдэг өмнө нь бол мазаалын тоо толгойг ярьдгүй л хэлсэн шүү дээ. Тэгээд сүүлийн шилжүүлээ судалгаа шинжилгээ өргөжөө сайжраад тий. Мониторинг судалгааг олон жилийн хугацаанд хийхээр тоо толгой гарч ирээд түүнийг хамгааллын арга хэмжээг их тодорхой болгож байна. Тэгэхээр юу гэдэг идэлэг шонхорыгоо бид нэр хамгаалахын тулд зориудаар үндэсний бахархалд болгож штеп нэг арга нь. За үндэсний бахархал чуугаа бол одоо юу гэдгийг хамгаалах ёстой. За гадагшаа гарахыг нь тас хойрох ёстой гэдэг ч юм. Энэ бас л нэг хамгааллын арга хэлбэр. Магадгүй идэлэг шонхор шууг хамгаалснараа тухайн хэр экосистемийг бас дам аргаараа шууд хамгаалж яана л гэсэн үг. Хээрт одоо идэлэг шонхоргүйгээр хээр гэхэд төсөөлөх одоо яг Монголын юу гэдгийг хялган тэрийн ч гэдэг юм Төв Азийн тэгш өндөрлөгийн юг төсөөлөхөд бас хэцүү шүү дээ тий. Цагаан зэр, үлийн цагаан одоо юу гэдгийг магчин шууд гүүгээр хэрийн экосистемийг төсөөлөх арга. Манай хаан тийм маань бол 3 аймгийн 9 сумыг дамсан том 1.7 сая газар байж байгаа. Тэгэхээр хаан тийм дээр одоо шууны хувьд те яг онцлог гол зүйлс юу байдаг вэ? Хаан тийм тусгаан балт газар нутгийн талбайгаар баг 2 тоогоо шүү тий. Тэгэхээр өргөө тэр маш том орон зайд бол биологийн төрөл зүйл бол тоймгүй л байгаа. Ерөнхийдөө шувууд болон ер нь амьд биологийн төрөл зүйл маань усыг л дагдаг тий. Одоо ер нь Монгол орны бүс нутгийг ингээ харьцуулаад харах юм бол нутгийн зүүн хойд хэсэг рүү одоо тэгэхээр ерөнхийдөө энэ онон улц голын сав дагуурын хээрийн чиглэл рүү бол шууны төрөл зүйл бол харьцангуй их. Ягаад гэх юм бол ус намгархыг орчинг бол шууд өөрөө шүтэж эндэрдэг. Түүнтэй адил хаан энтийн одоо бүс нутаг өөрөө цэвдэг болон ус намгархыг орчин маш ариун. Түүнийгээ дагаад нүүдлийн шувууд болон магчин шувууд, суурин шувууд бол хаан энтийг бол шүтээд амьдарч. Ховор шувууд, үемэл шууд зөндөө одоо жишээлбэл Минжийн хангаад ерөөсөө их өвөрмөц газар. Одоо Минжийн хангаа гэхээр нэг л амар аглаг тайг хөвч одоо юу гэдгийг те бүгдлөө ойл гэж бодогдож байгаа. Тэгэхэд тэмтэлцлийн туг руу байж явах үржиж явах жишээ нь. За одоо цөл болон те говь хээрийн экосистемээс бусад одоо амьдрах орчин бүгд л байна. Та хаан энтэд одоо асал тайрах орчинд тэгээ түрүүний дурдсан минжтэй тэгээ хонь нугтад яг энэ гурав дээр бол хээрийн судалгаанд ажилласан баг шүү. Тэгээд ер нь таны судалгаануудын одоо дүгнэлт юу гэж гарч ирсэн бэ? Сая дурдсан бүс нутгийн хэсэгчлсэн судалгаан дээр бол ерөнхийдөө биологийн төрөл зүйл төр дундаа шуудын судалгаа гэж явж байгаа тий. Тэгэхээр тухайн бүс байх тохиолдох шуудын судалгааг л ерөнхийдөө үндсэндээ судалсан гэсэн үг. Өмнө нь бол одоо юу гэдгийг хоньнууд дээр байгаа миний 2009-оос 2014 оны судалгааны үр дүн маань бол цэнгэр шаазгааны үржил зан төрөх биологи экологийн судалгаа. Үүн дээр түшиглээд бас дипломын ажил бичиж байсан. Хинтийн хамгаалтын захиргаан маань бол ингээд дараа ингээд хэсэгчлээ судалгаа хийж байгаа нь илүү олзуурах хууштай байгаа. Ягаад гэх юм бол
ерөөхдөө хаан тэгээ тал талаас нь л судалгааг нь хийж ийн гэж хараад байна тий. Сүүлд гэх юм бол асрал тарихны судалгааг би тэр судалгаанд хамрагдсан сүүлд. Тэгэхээр асрал тарих маань өөрөө бас өндөр уулын бүс. Тэгээд энд онцлог шувуудын тохиолдол бүртгэл бас хийгдсэн. Тэгээд нөгөө тэр тагийн бүсэд байх ус тий онцлог тэнд амьдрах организм өөрчлөлттэй тий загасны төрөл зүйлэн ч гэсэн магадгүй одоо тэр ерөө голд байдаг загас тэр сардгийн хийдэд байдаг тэр нуур хоёрын загасны үржлийн хугацаа өөр байх жишээний. Тэрнтэй адилхан бас бүс нутагт байх шууд болон тэдгээрийн зам дүүрэх өндрийн судалгаа хийх байх тий илүү тийм тайгын бүсийн шууны судалгаа бол илүү хаантийнхаа судалгааны багтаа хамрагдаад явах сонирхол бол байх. Үзэгчдийн мэдхийг хүсдэг сонирхдаг зүйлсийг би танаас асууж бодлоо л тий. За шуу ажиглах уу гэж нэг том соёл багш маань дэлхийн хобби тий ингээл өглөө амралтын өдөр зав гарангууд л үрвчээ бэлдээл камера бэлдээл одоо яадаг нэг байр сонгож чаал тэгээд шууг ажигладаг. Тэрнээс их кайф авдаг. Тэгээд фото зургийг авдаг, видеог нь авдаг тий. Шууны фотографи гэж бас их том одоо соёл байна тий. Тэгээд энэ нь болохоор бас үзэгчдийг их энгийн хүмүүсийг нь байгальтай танилцах, би ч гэсэн шуунуудыг мэддэг болох юмсан, харах юмсан гэсэн хүслийг өдөөд байх. Тэгээд манай монголчууд бас сүүлийн үед их алхдаг болсон, аялдаг болсон. Тэгээд шуунуудыг бас ингэж таньж ялахыг бас хүсдэг болсон ба. Шуу ажиглах энэ хобби өөрөө их гоё. Ягаад гэх юм бол хүнд маш олон төрлийн хобби байгаагаас энэ биологийн төрөл зүйлийг ажиглаад байгальд өөрөө алхаад шууны араас хөөцөлтөд явна гэдэг бол өөрөө эко хобби л ахгүй тий. Хүн алхна тэр харж байгаа шуудын гоо үзүн зам төрхийг харна гэдэг чинь магадгүй байглаас өгж байгаа л гоё ил бэлгэлтэй тий. Хүнийг өглөө эрт сэрүүл чинь шуу бол өглөөний маш эртэл их гоё хөдөлгөөнтэй идэвхтэй байгаа штэ. Өдрийн тэр одоо юу гэдэг зууны уйлралт халуунд бол нэг үйл хөдлөл хийхгүй штэ. Ажиглагдах нь бага. Тэгэхээр өглөө бид нарыг эрт босгоод нэг зорилготой болгоод өөрсдөө ажиглуулж ийн гэдэг ч юм бол шуудад одоо маш олон зан төрх байна тий. Өнгө гоо сайхан тэгээд энэ нь өөрөө одоо дэлхийн нийтэд бол их улам их одоо олширч байна. Английн хатаа хаан ч өөрөө дэрэгдээ шуу судлын нийгэмлэгтэй тийм. Тэгээ шуу сургадаг, шуугаа ингээд судлуулдаг хобби. Одоо жишээлбэл миний шууны ажиглах хобби ч угс анх эхэлсэн хоньнугаас эхэлсэн. Тэгээд тэрийг ингээд шууг ажиглаад эхлэнгүүт түүнийгээ бусдад харуулж хийсэн гэхийн тулд нэг баримт хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зураг авч яалчгүй эхэлнэ. Тухайн үед юу надад камер байхгүй шүү дээ. Тийм нэг багшаасаа ч юм уу нэг ийм жижиг компакт заримдаа одоо үүрлүүч гэдэг юм уу өөр газар бусад амьтдтай одоо юу гэдгийг зодтолтогч гэдэг юм уу тий ангууч амьтны дайралтанд өртөгч юм. Тиймэрхүү зүйлсүүдийг бүртгэхийн тулд яалчгүй гэрэл зураг руу орно л доо. Тэгээд төсөөсөө гэрэл зураг чинь бас нэг тодорхой төсөв шаардсан бас тий тоноглол шаардсан тэгээд шууны холбоор үнэтэй. Тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг спортын гэрэл зурагтай ойролцоо тий. Тэгэхээр шууны гэрэл зураг авах гэдэг бол бас камер тоног төхөөрөмжтэйгээ нэлээд ажил сурсан. Тэгээд дээрэс нь байгаль дээр жоохон дэвчээр шаардсан. Магадгүй за нэг хойлогны зураг авъя гэвэл нэг тий шууд очиод авчих боломж байхгүй шүү дээ. Тий. За ямарчээс нэг хамгийн ойрхонд өмнө говь явах юм байна. Говь гурван сайхан. За ёлын амар дээгүүр уулаар хатаар алхах юм байна. За магадгүй жоохон уртхан дуурай хэрэгтэй бол тэр чинь нийлээд нэг юу гэдэг нэг 5 6 орчим хил юм өргөөд явах нэг тий. Тэр өдөртөө харахгүй байж болно дараагийн юм тий. Тэгэхээр бол нэгдүгээр айгуу гоё тийм хатуужил төвчээр хүнд бас төлөвшүүлж болохоор тийм хобби тий. Тэгээ гэрэл зурагаараа тэрнийг авчхаар ингээд гоё болдог шүү дээ. Гоё экшн ч юм уу, момент ч юм уу, гоё гоо үзэмж. Тэгэхээр бол гэрэл зураг өөрөө айгуу гэрэл шууны гэрэл зураг бол их цэвэр гоё хобби байгаа. Монгол дотоо бол маш олон тийм шууны гэрэл зурагч юм байна. Туршлагатай.
Тэгтээ бас тэр шууны гэрэл зургийг бас зүү зөхөстэй бас хэрэглэх юм зүйтэй. Яагаад гэх юм бол хизээ хаана ямар шувуу гэдэг дээр их боломжтой хандах хэрэгтэй. Сүүлийн үед дороо нүртэл их хэрэгэлдэг болсон шүү дээ. Хит одоо шуу ойртох ч гэдэм үү те одоо магадгүй өндгөө дарж байгаа шууд ч гэдэм үү эсвэл ангаахаа хооллох гэж байгаа шууднуудыг ингээ ойртох тусам стресст нь одоо үүрээ түр орхин эсвэл өндгөө дарж исэн шууд орхиод өндөг нь хөрөөд эндэх тохиолдол гэж юм те. Тэгэхээр энэ өөрсдөө экологийн боловсролтой бид нэр нийгэмд өөрсдөө тийм зүйлсийг зөвөр тайлбарлаж явах хэрэгтэй. Тэр хүмүүс мэдгүйгээсээ болоод зүйлсүүдийг учруулж штэ тий. Тийм учраас яг хөө гэрэл зураг байж болно. Гэрэл зураг өгцснөөрөө бидний ном гарын авлага дээр ч гэсэн гоё сайхан зургнууд гарч байна. Тэн дээр бол сайхан ингээ таних шинж тэмдэг одоо юу гэдгийг тий. Нүдэн хошуу ямар онцлогтой гэдгийг харуулахын тулд сүүлийн жилүүдэд бол энэ биологийн төрөл зүйлийн гарын авлага ном илүү их сайжраад байгаа. Тэр нэг сайн. Одоо Монголд ирж байгаа зуулчид бол бас энэ шууны аяллаар их ирж штэ. Энэ нүүрөө нөгөө тусгай сонирхлыг аялж болчихлоо. Ирвэхэн ажиглая, ургамал ажиглая, шав ажиглая. За 90 сарын тий хойлог харъя. Тэгээд яг нь дэлхийн өнцөг хөлбөмбөрөөс ирж байгаа жуулчид маань өөрийн бүстэй байхгүй шууг л харахыг хүсэн штэ тий. Тэгээд ирээд Монголын хаашаа гэдгээс шалтгаалаад харьцангуй тоотой зүйлсүүдийг л ажигладаг л та. Ер нь рекорд өдр гэх юм бол одоо юу гэдэг юм магадгүй энэ 5 сард баг зүүн нутгийн зүүнд оронтоор бөөр нуураар нөмргөөр ингээд яваад ирэхэд одоо юу гэдэг хичнээн шуу баг манай багш бол ер нь 220 орчим зүйлийн шууг ингээд нэг аяллаар харчаад ирдэг тийм бас боломжтой юм байлээ. Дагуурын бүсийг одоо дэлхийд маш олон одоо төрөл зүйлийн шуутай гэдэг юм билээ тий. Тэгээд яг дагууртай харьцуулахад манай Монголын хил доторх нөхцөл байдал нь ямар гэдэг юм бэ? Та сая Монголын шууд бол нэлээд баялаг зүйлтэй гэж ярьжсэн. Яг энэ дээр харьцуулбал ер нь за тэр дагуурын хээр гэж юм тий. Энэ дэлхийн Рамсар гэж байгаа тий конвенц. Рамсарт одоо Монгол орны хэд хэдэн чухал газрууд бүртгэгдсэн байдаг. За тэгэхээр дагуурын хээрийн тэр усны ундраг нь өөрөө Монгол улсаас тэжээгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ дагуурын энэ том орон зай энэ гурван орны тий. Тэгэхээр бол энэ гурван орн бол хамгааллын нэг л бодлоготой зохиц байгаад энэ дагуурын хээрийн энэ одоо шууд биологийн төрөл зүйлийн хамгааллын үнэтэй нэг л дуу хоолойтой байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол оронд бол түр хэлсэнчлэн нутгийн зүүн хойд хэсэг буюу тэр дагуур уулзгаал тэр ус намгарахыг бүс нутгийн биологийн төрөл зүйл тэр дундаа шуу бол харьцангуй их. Одоо баялаг нэх юм бол тий бусад одоо бүсүүдтэй харьцуулах экосистемийнхаа бүсүүдтэй харьцуулах тий. Баруун талд хар ус нуурыг бас шуу ажиллах хамгийн таатай байршил гэж ярьдаг юм билээ. Одоо жишээлбэл хар ус нууртай одоо зүүн талаа харьцуулахад одоо биологийн төрөл зүйлүүд нөөр өгдөг. Тий энэ хар ус нуур байна уу, өгийн нуур байна уу, бөөр нуур байна уу? Энэ бүргэргийн байршлын дагуу өөр. Тэгэхээр юу шууд яаж нүүж ийн вэ гэдэг замналтай, тий, замтай коридор нутагтай. Одоо хар ус нуурын онцлог гэх юм бол усны болон нүүдлийн шууд тэр тундаа хотон шуу үржиж байгаа хамгийн зүүн захын зэг дэлхийн одоо жишээлбэл Португал хотон гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө хар ус нуураас зүүн чигээ бол хотон үржихгүй. Тааралдаж болно. Нүдлийн замдаа өгийн нуур дээр байна. Жишээлбэл Монголын говьд ч болно. Одоо энэ хотын ойрхон гүн галуудтай чарах боломжтой. Үржлийн зүүн захын хязгаар хийж ойлгож болохоор. Тэгээд ерөнхийдөө энэ манад байгаа шуудын чухал газрууд гэж байна л да. Үрж хэлсэн хар ус нуур, өгийн нуур те энэ гүн галуутай хотод хүртэл байна штэ те хун нуур гэдэг бидний шуу судалтай шуу ажигладаг залуучуудын очих газар дуртай. Хотоос ойрхон гүн галуутай гээл байна. Ерөнхийдөө Дорнот аймгийн бүс бол хаврын яг энэ шууны аялалд бол хамгийн юм бест газрууд л та. Тэгээд уршаа өмнө гов ёлын ам ч гэдэг юм уу тий харах зүйлүүдийн маршрутын хувьд төлөвлөгдсөн гарцсан тийм шууны аяллаа маршрутууд байна. Одоо ингээд Монгол орноор ингээд явж байхдаа шуутай таарлажсэн мөчүүдэд би бодглоо ингээд хавар 3 сарын сүүлийн үеэс ингээд 4 сарын ихэнх үеэр болоод ингээд шууны одоо Монгол руу нүүжилж байгаа цаг багш. Тэгээд тэр
Би нэг юм боддог байхгүй. Монголын ингээд өмнөд хэсгийн говьчин айгүй ангамал хуурай одоо ил хул те ингээд нуур цөөрөм гэж бол хавар баг байхгүй шүү дээ те. Цалсан ч баг байхгүй те. Тэгэхээр тэр шуум айгүй их тийм ядарч илж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ тэр үед ингээд хүмүүс бас ингээд хавар ингээд шуутай ямар нэгэн байдлаар тус тийм үзүүлэх боломж гэж байдаг юм уу? Эсвэл тэр ингээд байгалаараа л угаасаа энэ хүнд хэцүү ингээд даван туулах одоо юутай байдаг уу? Зохицолтойтой байдаг уу? Их сонирхол асуулт байна л да тий. Ер нь бид нарыг амьдрахаас өмнө шувуу гэдэг биологийн төрөл зүйл байсан. Цааш тааж байна. Тэгэхээр бол бид ер нь биологийн амьд төрөл зүйл энэ зэрлэг амьдтад одоо хүний нөлөө бол одоо багал үзүүлээсэ гэж би хувьдаа боддیں۔ Тэгээд яг нь Монгол орны урд өмнөд хэсгээр харагдах байдал нь ийм байгаа ч гэсэн одоо ус баян бүрд бол маш архин баялаг. Өөрөө Монгол орны говь гэдэг чинь өөрөө их өрмөц экосистем. Одоо Алтай цаад говь, за Ховд аймгийн уртлын Булган голын экосистем гэдэг бол дэлхийд байхгүй экосистем. Тэгэхээр бол Монголын говийн экосистем, тэнд байгаа биологийн төрөл зүйл бүгд л онцлогтой. Яг нүүдлийн шууд чинь ядарн маш хол замыг туул Шинэ Зеландаас энэ Австралийг тойроод л Монголд ирэл хүрчиж штэ. Тэгэхээр чин тэр далай дээгүүр бараг 7 хоног буухгүйгээр ирээд л тэгэхээр бол ерөнхийдөө өөрсдийнхөө бүх тарах тавиарыг цамтал энерги зарцуулахаар ерөнхийдөө нэлийн орчижсэн л амьд ирэх нь штэ. Тэгэхээр яг тэр үед нь бас энэ монголчууд ихтэй нөгөө байгаль хамгаалах тийм нүүдлийн соёлтой бас нэгт уялдаатай. Нэг актер нүүдлийн шуудыг бол тосоод л өө сая явж байдаг шүү дээ. Тэгэхээр бол бусад орныг бодвол энэ шуудыг эрэхтэн тааламжтай байдаг. Дээлтэй хүнээс нэг үргээд идэггүй шүү дээ тий. Хөдөөний. Тэгээд яг аялал жуулчлалд орж байгаа энэ сайхан том дурамтай болоод гадны иргэдээс чих үргэн шүү дээ. Тэгээ нөгөө яг монголчин өргөн удам нутагтай нэг нүдэн нуурын хажууд нэг айл байна. Айлын эмэгнийг бол шувуу мэдчихэл байгаа шүү дээ. Аахгүй. Тэгээ тэднийхээ гэрийнхээ хажууд байгаадаа бараг их амар тайван байдаг. Бусдаар хамгаалуулж байгаа мэдрэмж авдаг юм шиг. Тийм байсан. Энэ бол их харьцангуй ойлголт л доо. Одоо жишээлбэл цахим орчинд ингэдэг тий тург гогоо маш олноороо улагч аар нууран дээр байна. Бүүн цагаан дээр бас ингээл маш олноороо байна гэл энэ мэдээллүүд нэгдүгээрт яг уу тэр болон тург гогоонууд чинь энэ тэндээс цуглараад уршаа нүүх гэж юм тий. Тэдгээрийн төвлөрөл байх боломжтой. Яг нүүдэлтэй зарим үе дээр ингээд давхурт чинь бөөр нуур дээр ингээд жишээлбэл тург гогоо ингээд нисэн бараантаатал юм хэдийн тий харанхуй нөмрөхөр тийм олон сүргүүд дээр явж явах. Энэ дэр бол ерөөсөө л нүүдэлтэй холбоотой л. Гол нь нэг одоо шууд буцаж нүүдлээсээ буцаж ирэхдээ одоо байгалийн бус замаар хоригдол ер нь байдгүй. Тэгээ ялангуяа одоо мэдээж л энэ нэтгийг Австрал тэгээд одоо тэр Африкийн хэсгүүдээс ингээ манай шуунууд ирж байгаа шүү. Тэгээ энэ ч нэг замдаа маш их суурин усуудад дамжин өнгөрч байгаа учраас хоригдол энэ нь эргээгээд манай Монгол орны шуудын одоо энэ баялагт одоо нөлөөлөгч гэдэг юм уу. Тиймэрхүү талын одоо асуудал байдаг юм уу? Эсвэл энэ бол зүгээр хийх л үү? За яг хөө дэлхийн нийтээр байгаль хамгаалал улам л сайжирч байна тий. Шувуу судлал хөгжөөгүй ч улс орн байна. Жишээлбэл одоо юу гэдгийг сансрын дамжуулагч зүүсэн шувууг одоо жишээлбэл Израилийн орон баримжилсан ч байх жишээлбэл тий шоронд хийсэн байх. Тэгэхээр яг нь тэр нь юу үйлдэх чинь нөхөр судалгаа шинжилгээ хөгжөөгүй учраас бол энэ бол багадгүй тий тагнуулын зориултыг шууж үйж болох. Энэ бол жоохон пан маягаар. Гэхдээ хуучин одоо шувууг хүнсэнд хэргэлдэг байсан дэх үед да тий одоо аж үйлдвэрчлэлтийн үед гэдэг юм тий үе олноор нь л хүнсэнд хэргэлдэг байсан. Манайх харин тэр зүйлд их талархав штэ. Бид нар чинь хүнсэндээ нэг актер шувуу хэрэглээд байдгүй. Одоо ингээл Монголоос гараад хятад руу оронгууд бас ингээд хүнсэндээ хэрэглэн штэ. Одоо ингээд Баяннуур аймаг ч юм уу ингээд өвөр Монголын ингээд жижиг хятадсан одоо гацаануудад ингээд яг өглөөний хүмүүс очиж хүнсээ авдаг. Цах дээр бол торон дотор манай гандангийн тагтай ч ингээд торон дотор битүү ингээд болчмор тэгээд нэг юу нэг ээждэг байхгүй. Тэгээ ер нь Монголд байгаа шувууд ер нь үржилт орж байгаа шувууд их жаргалтай л гэж би юм. Тэр судалгаа шинжилгээ хөгжөөгөө сул хөгжсөн түүнийг хүнсэндээ хэрэгэлдэг ёс заншилтай холбоотой бас хэсгүүд байна л да. 2010 оны байнуудаа хүртэл
магадгүй тэр энэтхийн хойгт байсан амрын шонхор гэдэг шиг магадгүй тэр BBC-гийн сурвалжлагч олон нийтэд дэлхийн нийтэд зарлаагүй бол тэнд бол амрын шонхор бол дуусгаар гэсэн байхгүй юу? Ерөнхийдөө энэ амар мөрний сав дагуу үрждэг шонхор одоо энд бол тэнд байна л та ирэм. Тэгээ тэр шувуу амар мөрний сав дагуу үрждэг шувуу маань өмнөд Африк руу нүүх юм. Нүүхээ өмнө энэтхийн тэнд нэг Нагланд гэдэг хойгт бүх одоо юу гэдгийг баг амар мөрнөөс явсан шууд тэнд байдаг. Хожгаа дараагийнхаа замналыг тэнд нэг спот овер хий буюу түр амрах хэсгийг хийхдээ маш олмаар алуулт. Нутгийн иргэд Нагландын тэр нутгийн жоохон соёл иргэншлээс тасарсан гар нөхдүүд байдаг. Тэгээд тэднэр маань бол маш өндөр тороор бол өдөр тутам хэдэн 100,000 гар барьж байгаа жишээ. Тэгээд одоо шараач ч юм уу торнолооч ч ингэ зардаг байсан. Тэгээд тухайн юуг бол хамгаалахыг нь бол тэр сурвалжлагч олно гэдэг. Тэгээ одоо бол тэр бол зогсцоо. Түр одоо тэр Нагланд хойгод энтхийн хойг дээр бүр амрын шонхороо хамгаалах төв фаундейшн бүх юм баригдсан. Тэгэхээр амрын шонхор шувууны хувь заяа бол бас магадгүй тэр хүмүүстэй холбоотой. Тэр яагаад хойг дээр байж ийм гэхээр тэр хойгоос Африк руу явдаг соныг хүлээж байгаа. Сон одоо гарч ирэхийг хүлээгээд соныг дагаад соныг замдаа идэж энерги нөхөх зохиолгол байгаа байхгүй юу. Тэгэхээр бол ер нь далайд өнгөсдөг мачин шувууны хувьд бол байнга одоо тийм хурдан дэвлэлттэй нөхдүүдийн хувьд бол энерги их зарцуулагдана л та. Амрын шонхор далайд 4,000 км нэг ч зогсохгүй явдаг гэж би одоо уншиж байна. Тэгэхээр тэр Нагланд хойгоос өмнөд Африк хүртэл нэг тийм зайвэ гэсэн үг шүү дээ тий. Тэрийг одоо хэд ингээл яваалах нь шүү дээ тий. Тэгэхээр соныг бол агаар дээр ингэжэл идээд яваад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дээрэс нь манай зарим шувууд болохоор Австралид хүрдэг гэж. Тэр нь бол ирж очихын тэр 9,000 орчим км. Ер нь хамгийн хол нүүдэл хийж байгаа нь 12,000 байна л да. Австралигаа 20 гутаа Шинэ Зеланд орчиж байгаа. За тэгэхээр ийм жижигхэн шуу хөгчөө 7 хоногийн дотор л 12,000-ыг л туулчих гэсэн үг шүү дээ. Энэ одоо юу гэдгийг Булган аймгийн Дашинчлангийн Баян цагаан нуураас ч гэдэг юм эсвэл гүн галуутай нуураас яваал. Тийм рекордууд бас байна. Одоо тэрхийн цагаан нууран тэр үржилт орсон ер нь Төв Азийн яг үрждэг том сайтуудын нэг нь тэрхийн цагаан баг 4-5 мянган хээрийн гал үрждэг позишн байна шүү дээ. Тэгээд тэндээсээ эн чинь Хямлаа нурууны арай нам хэсгээр тавж хэнийцгийгт очиод одоо үлждэг. Тий. Тэр шуу одоо нүүдлийн замнал нь өндрөөр давдаг байх юм шүү дээ. Тэрийг бас Монголын шуу судлаач баг хамт олон бас нэлээд сайн судалсан. Японочтой хамтраад зүрхнийх нь хажууд амжуулах зүгээд яг тэр Хямлаа нурууг давах үеийн одоо зүрхний одоо цохилт, даралт тэр би явж байгаа замнал эдрийг судалж штэ. Тэгээд тэр чинь ингээд тохиромжтой цаг агаарыг л хүлээж байгаа л пиргээл давхыг л одоо хүлээхийн тулд ингээд цасны дотор ингээд барбуулагдчихсан. Тэгээд магадгүй өөрөө чинь нэг асуугаад байдаг. Нүүдлийнхаа замдаас тодорхой тооны хувь алддаг, энддэг. Ягаад гэх юм бол харьцангуй сайн тарах твэрээ нүүдлийн замдаа хангалттай өөх хоримтлуулаагүй л гэсэн үг байна шүү дээ, тий. Тэгэхээр магадгүй бас түрүү хэлжсэн зүйлтэйгээ холбоно гэх юм бол нүүдлийн шуудын үед нь одоо магадгүй яг шууд бол өөрсдийнхөө явуулах цагийг мэдж байгаа. Тэрэнд нь бид нэр зориудаар нөлөөлөх юм бол магадгүй яг хурж очих газар авчихгүй байх эрсдэлтэй байхгүй. Одоо жишээлбэл Үгийн нуур тий. Үгийн нуур ерөөсөө ингээд тойроод л машины аялж болчихлоо тий. Тэгэл тойроод майхан хог новшод юу гэдэг тий. Тэгээд наацх нь би бол тэгэж бол одоо усны шууд бол тэр зигс бол тэр намхаг орчны тэр нэг амгалан тайван байдал айгуу чухал баг шиг байна. Тэгээд энэ дээр бас бид нар одоо ингээд таагүй байдал үүсгэж ахын тэр цааш тахан шууны амьдралд бол нөлөөлөх нөл гэж үзээд шүү дээ тий. Зөв. Зигс бол усны шуудын бие бусдаас хамгаалах хамгийн том нуувч орон зай шүү дээ. Зигс тэгээ зигс за тэр эхний анхдагч хэрэг цань бол хоолт хийжээ. Тэр зигсэн тундлуур амар тайван амьдрна гэдэг бол шуудад маш чухал. Шуудад бол орон сууц юм шүү тий. Хүн өөрөө яахгүй. Тэгэхээр шууд чинь ер нь бол одоо зэгсэнд байдаг шууд бол харагдахгүй шүү дээ. Гарч ирэхгүй шүү дээ. Тэр дотроо сайхан дуграад байх жишээний. Одоо тэнд байгаа тэр бух шуу гэдэг нэг шуу бол хүнд бол үзэхгүй. Тэгсэн мөртөө бол так гэдэг одоо айгүй нэлийн чанга доон гарч явах жишээ. Шууны нүүдэл дээр шуу ингээд дэлхийн саранзан орныг дамжуулж одоо мэдээлэл авдаг ч гэдэг юм уу тэг координатаа тодорхойлдог ч гэдэг юм уу иймэрхүү би таамаг сонсч ирсэн. Ер нь бол яг энэ олон мянган километр одоо аяллахын замналыг ер нь шуу яаж
тогтоож алдахгүй. Яг тэр зэгтээ жил болгон хийж очиж яваад идэх юм болоо. Тэр ингээ замчлаад байгаа тийм суран зоорон гэдэг шиг тийм өөр нөлөөлөлтэй юм уу? Яг одоо бас батлагдсан юм бол бас хэцүү. Гэхдээ ерөнхийдөө нүүдэл болон чиглэл орон зайгаа яаж олж ийнэх гэхээр нэг хэд хэдэн таамаглал байгаа даа. Өөрөө чи хэлсэн соронзон тийм магнетик зүйл байна те. Одоо юу гэдгийг толгойд нь бас нэг хэсэг нь бол одоо ирэхсээс энэ яг зүг чигээ олгох нь бол одоо ирэхсээс өндөр уулын байршлаар олгох ч гэдэг юм уу те. Эсвэл одоо 3 дахь нь бол одоо баг дуршлагтай шууд нь дэдгэрийг хөтөлж авч явж явах те. Иймэрхүү яг эдгээр нь бол одоо сансрын дамжууллын аргаар бол тогтоож ийн л тоо. Ер нь хаашаа яаж хэдийн хугацаанд яаж нөгөөд байна гэдэг нь бол харьцангуй сайн судлагдаж шүү. Монголчууд аягүй их нөр загсчлах дуртай болж л сүүлийн 10-аад жилийн хугацаанд тэгээ манай хаанти подкастт оролцсон загас судлаач болохоор ингэж хэлсэн. Ер нь бол загас бол одоо түүхэн цаг үед хамгийн багтаар байгаа. Нууруудын загас бол их багассан гэж байгаа байхгүй. Жишээлбэл тэрхэн цагаан нуурын дээр бол нэг гадаад өвөнгө оруулалтын компани хэдхэн жилийн дотор маш олон тоон загсыг бол тороор авсан байх жишээ. Тэгээд торных нь үлдэгдэл нь бол одоо нууранд нь байгаа гэж хэлжсэн. Тэгэхээр бид нар ингээд загасчлыг их тааш үргэлжлүүлэх юм бол энэ нь өөрөө бас шууны эдштэй жилийн гинжин хэлхийг нөлөөлөх үү? Тэр чиглэлийн судалгаанууд энэ байдгүй. Уусаа одоо эдштэй жилийн гинжин хэлхэн дээр нь те хоолт жилийн хоорондын холбоо хамааралтай зүйл гэвэл уусаа шувуу болон загас хоорондын хамаарал байна. Одоо жишээлбэл магадгүй юу гэдгийг те шуу судлаач нар загас судлаач нарын дунд нөгөө дургоогны асуудал байнга л хэрэгжийдэг тийм. Тэгэхээр өөрөө яг хуу дургоогоо гэдэг шуу бол магадгүй тэр хултын овгийн багийн тоо толгойг тэнцвэржүүлэхэд нөлөөлөгч байж л байж жишээ. Өмнө хэлжсэн шиг дургоогоо гэдэг зүйл хүн төрлөختнөөс өмнө байж л байсан шүү дээ. Тэгэхээр яг хуу эндээ гэхдээ хэд оршуултыг бид нэр судлах хэрэг, мониторинг судлах хэрэг. За яг ууснуур, буйрнуур яг энэ дургоогоо хичнээн байна. Магадгүй тэрний загсны судалгаатай хамтд нь ингээд дат нөөцийн судалгаа нь хийдэг гэвэл бидэд түүнд нь зүү зохистой нөлөөлөөд адилхан одоо юу гэдэг нь барих одоо тиймэрхүү үйл ажиллагааг хийж болно. Тэгэхээр ерөөсөө эхлээд л судалгаа авах хэрэгтэй. Мониторинг хийж бидэд дараагийн судалгаа тэр яг ихтэй дээ нөө багтаад байна уу гэдгийг бол үнэлэх хэрэгтэй. Одоо ингээд монголчууд тэгж ярьдаг шүү дээ нэг их шуудыг өгтөж буцах шуудыг бол үздэггүй гэж тий. Тэгээд бас нэг буцах шуудыг ингээ харах бараг нас зөөрдөг ч гэдэг юм. Тэгэж ярьдаг. Энэ нөгөө ёс заншилтай их холбоотой тий. Энэ бас нөгөө Монголын ёс заншилтай чинь энэ шуугаар ангөрөө хийлэгдэг их соёлын бит бус их уламжлагдсан шүү дээ. Одоо бодомжром хохгаас маань бүр одоо хүн гүрний туган дээр чинь шонхор шувууны дүрслэл байхаас эхлээл. Тэгээд дараа нь одоо юу гэдгийг харцаг шонхор шувуу одоо Рашид Азины судрын чуулганч гэдэг юм. Маш олон түүхэн баримтан дээр шувуу хүнтэй холбоотой. За одоо энэ хамгийн ойрын жишээ хэмээл Казак картун маань тий цармын бүрэг шувууга соёлын ил жуулчлалын чиглэлээр зүг зөвхөстэй авч явж байгааг бол байна. За энэ төв халах зүүн халахуд бас шонхор харцаг тижээх зүүн тооны хүмүүс байна. Эдгээрмээр нэг хэсэг нь бол их зөв зохистой. Хууль эрх зүйн хүрээнд бас хангалттай бас зөв шийдэгдээгүй. Тэр чинь нэг биологийн төрөл зүйлийг аваад хүн тижих гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ эрх зүйн үндэс бас хэцүү. Тэр нь зохицуулах нь их төвхтэй. Одоо Монголд бол тэрийг сайжруулах тэргүүр чинь нэг актер хүнс тэжээлээ хангаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Яг энэ өв соёл талаас. Тэгвэл амтныг инэрэнгүү байх хэрэгтэй. Аваачаад л нөгөө тэрэлж болон сонжин болдог гэдэг шиг нэг тас аваачаал гавлаалаа илж уулч тэргэлэл мөнгө олоод байх. Бас болов. Тийм учраас зүү зохистой ашиглахад түүнийг нь одоо байгаль орчны яам байна уу, соёлын яам байна уу дундын юм журмаараа зохицуулах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо юу гэдгийг шууны өв соёл одоо магчин шуугаар ангөрөө хийлэгдэг энэ соёл маань эргээс сэргээд тийм эн чинь маш одоо энэ дэлхийн 11 оронд хэрэг өв соёл واخгүй. Эднэр нэг дуу хоолойгоор шуугаар ангөрөө хийлэгдэг өв соёлыг ЮНЕСКО-гоор батлуулж исэн байхгүй. Энэ фолклор гэдэг юм чинь. Тэгэхээр бол энэ булангийн орнуудын ерөнхий үндсэн маш том баримт эрхэмлдэг өв соёлуудын нэг шонгор шууг бол булангийн орнууд их дээдэлтэй шүү дээ. Тэгээд ч биднээс зэрлэг байгаль дээр байгаа шонгор шууг авах сонирхол их өндөр байдаг байна. Их шуудыг
одоо өгтөж явах шуудыг үддэггүй гэдэг те. Би ганган ууран дээр ингээд ажиллаж явах үед тэр үед маш олон хүн чулцсан байж байгаа л ерөөсөө нуур нэг 5 минутын дотор за 10 минутын дотор хоосорж исэн байхгүй. Тэр бас миний амьдралдаа үзчихсэн амар сонин өнгөчөөс тэгээд сэтгэл ингээ өмрөөд бүр хов басан оргиод аягүй сонин болт юм байлээ. Тэгээд тэр үед мост ажилтан манай биологч найз хэлэхдээ бол энэ жил ганган ууран дээр 3000 хүн шоу байсан гэж надад хэлэхгүй. Тэгэхээр ингээ хахад гүчи ажины тоог мэдчихэе гэсэн чинь тоолж байгаа шүү дээ. Тоолтгоо ингээд одоо мастай бар ингэж тоолтгоо ч гэдэг юм уу хэлжсэн. Ер нь яаж одоо ингээд шууны толгойг ингэж гаргадаг юм бэ? Жишээлбэл одоо ганган ууран дээр цугларч байгаа шүү дээ. Тухайн одоо юу гэдэг нэлийн том орон зайгаас маш олон тооны ганган нуур цуглаж байна. Тэрийг бол одоо юу гэдэг нэлийн хэд хоногийн тоолгоор л баталж байгаа л да. Тэгээд нөгөө пэр хийж чинь гэдэг чинь нүүдэл ерөнхийдөө эхлэхээр гэсэн үг шүү дээ, тий? Хангалттай зардаг цаагаар одоо ч ерөнхийдөө сэрүүс чиглэж чинь одоо тэр шууд өөрсдийнхөө яг хангалттай гэж үзсэн үедэл явчихна. Тэнгүүд яг хад нутгийн иргэд тийм өмөрөг сэтгэл гарна шүү дээ, тий? Ингээл сайхан биологийн одоо юу гэдэг шууд ингээд амьд амьтад нэг өөрийнх нь иргэд байхаар ингээд үеиг шүү дээ. Ер нь л ингээд амьтад ингээд байгаад байхад тэнд амьтай зүйл гэдэг чинь цаана өөр болохоор айгу тэгээд дээрэс нь тэр монголчуудын тэрнүүдийн соёл иргэн шил бас шуу хамгаалалт нөлөөлж байгаа. Шуудад сүүдрөө битгий хүрэх гэдэг чинь л тий? Сүүдэр хүрэх зай чинь одоо юу гэдэг юм бэ? За яг нэг 3 м байя л дээ тий. 3 м-ээс дотогшоо битээ ойртойроо гэсэн л том юу явж этик явж штэ тий монголчуудын. Тэгэхээр айгүй багаал хамгаалалтаа сайн тэр олон зуун жилийн туршид одоо тэр өвлөгдөд үлдсэн ба штэ тий. За тогроонд битээ ойртойроо гам дөрөө сэтэртэл хараана тэргээл тий. Хараад юм уу гэдэг. Тэр чинь тэгэл үр хөвгтдээ л энэ байгаль хамгаалал гэдэг чинь хамгийн чухал шүү. Энэ амьтанд битгий ягаараа амьтдыг хайрлаарай гэсэн айгүй том тийм философи ёс зүй яваад байгаа. Овс нарын иргэдэл би нэг ажиллаж байсан ингээл дээр нэг хилээ хитэн цахлаатай ингээл нэг хилийн байлдаа хийж байгаа юм шиг айгүй их ингээл тэмцэлдэлсэн байхгүй. Нэг хэсэг цахлаа ингээл нэг хэсэг хилээ хөөгөл. Тэгээ яг сүлд ажилласан чинь миний байснаас юусоо хитгэн метрийн цаана ингээд дөрвөн шиг гүндэг байж байгаа. Тэгээ тэр гүндгийг харахлаа тэр нуурын иргэдэл байгаа хайрганаас юусоо ялгахдаггүй. Тэгэхээр бас энэ монголчуудаас аялж зугаалж байхдаа нуурын иргэдэл бас ингэж шуу бас тэнцээ оршиж байгаа гэдэг ялангуяа үнэг нь хаан ч хамаагүй тэр хайрганд зүгээр илээл байж байгаа юм билээ шүү дээ тэр чинь. Тэрийг бас айгүй мэдмээр юм шиг надад бол санагдчихсан. Цахлаа өөр айгүй хулгайчлалтай. Магадгүй илээнийхээ өндгийг ч юм хулгайсан байх тохиолдол байж магадгүй. Тэгээд монголчууд ингэ нууран дээр ингээл устай газар л очиж юм амарч зугаалж майхнаа яг чааш та тэгэл энд ч гоё газар өнөг бол машинтай нааш тааш айгүйх ингээл явдаг. Тэр үед бол тэр шууны өндөг эндэх бол амар өндөр магадлалтай юм шиг санагдчихсэн. Ер нь бол энэ устай газруудад очихдоо та сая хэлж штэ тэ шууны одоо өндгөнд сүүдрээс тусахгүй зайд байхын тулд хүн ер нь юу мэддэг байх хэрэгтэй. Ер нь нуурлахуу бол ер нь бол нэг машинтайгаа нэг ойртой хэрэггүй л гэж би яг хөө тэр чинь аюулгүй байдал талаас ажигсан. Нуур бол за ямар нуураасаа болоод давстай, нуу хужиртай нугаас бол ер нь бол ойртолтгүй нуурууд Монгол орнд зөндөө штэ. За 7 хоног ухаач гарахгүй юм бэ. Тэгээд ер нь аялал жуулчлал Монголд их сонин штэ зүү зөксгөө те. Зүү зөкстэй хэрэгжилж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэр байгалийн сайхныг харах нь бол зүүсний хэрэг гэдээ ч гэсэн биологийн төрөл зүйл хайжууд нь оршин тогтнож амьдарч байгаа гэдэг тий. Тэгэл нэг сайхан үгүй нуур дээр очил хадан дээр орилохоос эхлүүлээд л тэнд байгаа амьтдад нөлөөлнө гэсэн үг. Ер нь богдууланд очиж гэсэн орилго ер нь хэрэг байхгүй шүү дээ. Яг гэж орилдیں۔ Тий. Тэр хавьд байгаа амьтад байна уу, шууд байна уу, дагаал стрессж байгаа. Стресстэй юм гэхэд нэг богино зайны шилжилт хийгээд энерги зарцуулж байгаа гэсэн үг. Тэр үнэн байгальд бол хувь хүний ер нь жоохон тийм юу л ах хэрэгтэй. Ганцаараа биш шүү те. Биологийн байгалийн тийм амьтдыг хайрл. Ер нь замаасаа гарахгүй байхад бас одоо боршууны өндгүүд бол хэрээр бол үстэ хаасайг бол байгаа шүү те. Тэгэхээр бол ер нь аялал жуулч хийж байгаа. Ядахнаа л замаасаа гарахгүй байх. Тэгэл хог хаяг л хаяхгүй байх те. Бох мөх хаялаа гэхэд л тэр чинь магадгүй шууч нь эд хиймтэй андуураад идээд энэ дэх одоо тэр хотоодонд одоо гэцийг нь түлхэж тийм тиймэрхүү янз бүрийн одоо ундаа усны бөглөө таглаа хаях тэгээд жижиг шуунууд чинь дэрэн дор хоцолдох хэрэгэл самны хаалч тийм янз бүрийн тэгэхээр энэ зөв байгаль дээр зүү зөкстэй аялна гэдэг бол ерөөсөө л хувь хүн өөрөө л их анхааралтай болгоомжтой сэргэмжтэй
хатаглал замаас гарахгүй байхад ер нь бас зүй зөхстэй гэж би л харна тий. Харин зүйлсүүдийг бол холоос дурамдаа ч юм уу гоё харж хад бол сайхан байгальд гоё аялах байхаа гэж л бодож ш. Тэгээд түрүүний хэлжсэн ус нуурын орчинд бол тэр хоёр илээ цахилгааны хооронд нэг өөрсдийнх нь талбай гэж байдаг байхгүй давхцал үүссэн ч тийм магадгүй хэрэг илээ тэр үүрээ хамгаалж байгаа л барцдур болж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр нэг ус нуурыг дагаад тойроод ч гэдэг юм уу эсвэл нэг жижиг карл дээр маш олон усны шууд үүрлж байгаа шүү дээ. Тэм тэмцэл бол тутмал байгалийн өвч идэг зүйл. За манай Улаанбаатар хот бол яг хаан тийм манай одоо хамгийн урд загт нь байж байгаа Богдхан уул маань тий. За тэгээд энэ Богдхан ууланд бас олон зүйлийн байгалийн шоу байхаас гадна хотын шоуд гэж бас байна тий. Заримдаа ингээд зүүн дөрвөн зам ч юм уу энэ ордны хажуудлын ингээд моднууч ингээд битүү хар хэрэг болцсон байдаг шүү дээ. Тэр заримдаа цочморч юм шиг тий. Нэг муу 666 гэдэг кино байдаг шүү дээ. Жохон бахад ингээд нэг олон хэрэг байхлаа муу юм болох гээд байгаа юм шиг тий. Зүгээр энэ хотод ингээд хэрэг их байдаг юм байна тий. Энэ хэрэг их байх нь бас ямар одоо очих шалтгаантай байдаг вэ? Ер нь хотын шоу их байх нь ямар нэгэн ерөнхий сөрөглөсөн юм байдгүй. Тэг их сонирхолтой асуулт байна тий. Хотод бол жилийн дөрөв үйлэр суурин шоуд бид нартай хамт амьдарч байна тий. Хэрээний хувьд гэх юм бол том хотуудад ингээд хэрэг олширдаг тохиолдол байгаа. Гэхдээ бид нарын Монгол Улсын их сургууль, Монголын шоу сүндэлийн нийгэмлэг жил болгон хэрэг бас тоолдیں۔ Тэгээ бидний тооллогыг нэг цаг хугацаанд ингээд жил болгон хийхэд бол ерөнхийдөө хэрээний тооллого бол энэ хотчлд ихсэх тусам л цар хүрээ нэмэгдэх тусам л хот хэрээний тоо дагаал нэмэгдэж байна. Манай хот өөрөө орчны бохирдолд ихтэй юм байна гэдгийг л давхар илтгэхэд явж байна гэсэн үг. Ерөнхийдөө жижиг их байна гэсэн үг. Тий. Тэгээд дээрэс нь хотын энэ барилга байгууламж тэгээд чимээ шүүгэн дулаан алдагдaltaд их байна. Барилга байгууламжийн одоо нөмөр нөөлгийг ашиглаад дулаан алдагдалтыг ашиглаа хэрээнүүд одоо ер нь юу гэдгийг 10 сарын дундаас энэ 3 сарын сүүл хүртэл хотыг ашиглаж хоногддог гэсэн үг. Дулаан амьдарч байна. Тэгэхээр энэ хотыг тойрсон хэд хэдэн том хогийн цэгүүд дээр энэ хэрээний хэдэн одоо хон хэрээ, хар хэрээ одоо алагтуу тий энэ төлөөлөгч нар өдөртөө бол сайхан ингээд дэшилж хагаад ороо ирж хотыг ашиглаж хоногддог гэсэн үг л дээ. Тэгээд тэр маань өөрөө ингээд хотыг тойрсон энэ жоохон орчны бохирдол идэж дэжил хүнсний хаягдлууд ихтэй байгаа дээр бас холбож тайлбарлаж болно. Ягаад ч Сингапурын ордон орчинд бүр их байх шиг харагдаад идэх. Тэр юм дээр. Тэгэхээр яг энэ нөгөө том байгууламж ингээд салхинаас хааж байгаа хэсгүүд нь хотын төвөр байна. Тэгээд энэ төв замуудыг дагсан энэ хуучны тарьсан улаас модны тохиромжтой өндрүүд их байна тий. Одоо ингээд 5 дугаар сургууль, баг тойроо их сургууль эднэргээл тэгэл ингээд офицороос энэ 5 шар хүрсэн замын хоёр талын улаас модон дээр чи ерөөсөө л бүгдэн дээр нь л хэрэг байж байгаа жишээ. Тэр бол их өөрсдийнх нь хоноглох хамгийн тохиромжтой одоо юу гэдэг 20-30 метрийн өндөр нь байж байна. Том байгууламжуудын нөмөр нөөлгүүд нь яг бас тохиромжтой тийм өнүүд нь байна. Тэгээ бид нэр яг тэрэнд бол бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгдүгürt эрүүл авах талаас. Тоогоо яригдэлж гэдэг юм уу те. Тэгэхээр бол хот маань бас Москвагийн жишээг давтаж магадгүй. Москва бүр ингээ сая гаруй хэрэгтэй болцсон байх жишээний байжсэн. Тэгээд тэрийг бол бас л ялгаахгүй түүний тайлбарласан шиг орчны бохирдолтыг юугаараа шийдэх хэрэгтэй. Тэгээд энэ яг нөгөө улирлын шин чанартай байгаа дээ тий. Өвлийн энэ нэг хүүтэн улирлуудад хотод ирж хоноглож явах жишээ нэ. Тэгээ одоо үржилэхлээр ерөнхийдөө уул уулан тал руу гараад явчихсан л та. Би бас хэрэг ингэж сонсч байсан. Чонтой симбиоз болж амьдардаг шүү дээ. Чонд одоо ингэж энэ тэнд одоо өгсөн байгаа мал амтныг зааж өгөх ч юм уу. Тэгээ чон очиж одоо нөгөө өөрийнх нь идэж чадахгүй хэсгийг задлж өгдөг ч юм уу. Тэгээ нэг хоршиж амьдардаг гэдэг. Ер нь манай Монголын энэ тал хэрийн энэ ойд хэрийн бүсэд ингэж шуу болон бүсэд амьтдын юм хоршмол тийм тохиолдлууд байдгүй. Байлгүй яг хэрээний хувьд бол Монгол орны бүх ил бүсэд байна тий. Өөрөө үсэг зэм элдв идштэй тий. Тэгэхээр ер нь шаазгаач гэсэн хэрээний овгийн яг л хэрээл гэсэн өнгө зүсүр болохоос идэж идэлгийн хувьд бол адилхан. Тэгэхээр нөгөө түрүүний хэлжсэнтэй адилхан магадгүй чон ингээл идэж тижил хайгаа явж хахад шаазгаа ч юм уу хэрэг ч юм уу газарчлах тохиол эсвэл одоо яг үгүй магадгүй ууланд ирвэс янгэр унагцсан байхад бол ойролцоо шаазгаа хэрэг хярас ч гэдэм үү
нөгөө бас нөгөө эсэг зэмнээс нь хороочих, идчих. Магадгүй тэгэл ирвэс за нэг янгар унгацсан байх юм бол нэг 2 хоног хооллчаал яваад өгнө. Орхин тэгээд тэрний дараа бол хярс хэрэг шаацгаа мэт юм. Дараагийн амтд орох жишээ нэж гэдэг юм. Тэгэхээр нэг нэгэндээ бол тийм эдгэж жилийн хоорондын хамаарлал байж л бүхэл төрөл зүйлүүд төр байж байгаа жишээ нь. За ингээд хаанти подкастаар өнөөдөр бид нэр шууны тухай ингээд хүмүүсийн сонирхож болох зүйлүүдээс асуугаад ярьлаа. Миний бас ярилцлагуу асуугаагүй таны ярмаар байсан орхигдуулсан зүйл байгаа юу? Ер нь гэхдээ одоо шуу судлалын салбар яриад дуусахгүй салбар шүү дээ тийм. Тэгэхээр бол энэ дээр бол хэсэгчлээд за ингээд энэ шууны тухай ч гэдэм үү эсвэл эдгээр бүс нутгийн шууд гэх юм бол өргөө удам ингээд цувралаар яваад ахаар борон боломжтой болохоор бол би бол ерөнхийдөө шуу судлалын шууны Монгол орны шууны тухай ер нь бол хураангуй товчор бол ер нь ярилцсан байх гэж бодсон шүү. За тэгэхээр таныг цаг гаргаж өөрийнхөө ажил мэргэжлийн талаар судалсан мэдлэг туршлага одоо хүмүүст бас харамгүй сайхан ярьж өгсөнд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За хаанти подкаст ээлжидний дугаараа шуу судлалын чиглэлээр судлаач Соронзон Болцтой ярилцлаа. Тэг үзэж та бүхэнд анхаарал хандуулж үзсэнд баярлалаа. Бидний бичлэг дараагийн нэгэн өөр дугаараар удахгүй хүрэх болно. Баярлалаа та бүхэнд.